Бямцах цайдын улс төржүүлээд байх шаардлагагүй гэдэг үгтэй санал нэг байна. Ардын намын дараагийн дотоод өрсөлдөөн дээр давуу байдал олох гэсэн юм уу яах гэсэн энэ сэдвийг гадагш нь гаргаж шийдээд одоо тэгээ шийдсэн сэдвүүдэд өөртөө орогдох хэмжээнд болж байна. Гадуур ингээ ийм хардлагт үүсэж байгаа. Монгол улс ингээд хэтийн зах зээл дээр өрсөлдөгч нүүрс бол уулуурхан бүтээгдэхүүнээ гарч зарахын тулд төмөр замаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гарц орцоо. Яг энийг шийдэх болоод ирэхээр нөгөө танк орж ирнэ гэдэг шиг дахиад нэг юм үүсэж ирэх юм. Яг энэний үр дүн дээр юу болсон бэ гэхээр сая нөгөө Владивосток гэх мэтлэн ингээд сүүлийн хойшоо налсан хідэн 2-3 хилцтэй холбоотой юм яасан бүүмэд дахиад уршаага нээх гэж байгаа төмөр замд гацх хэмжээнд ирэх гэж. Тэгээ олон нийт тэгж бодож штэ. Монгол улсыг хаалгын төгжиж авч байгаад зөвхөн хойд төршийнхөө газыг дамжуулагч төдийгөр тийшээ харж амьдрах хэмжээний бодлого дахиад яваад эхэлж байгаа юм биш үстэй гэдэг ийм хардлага хүртэл гарч эхэлж байгаа байхгүй юу? Жогоо эрүүл саруулаар бодож дотор улс төрөө гадагш нүур царайруугаа оруулахгүй байвал хаана л зүв санагдаад байгаа. Тэгэхгүй бол үннийг хэлэхэд сүүлийн газын хоолойтой холбоотой хоёр үгийн чинь ар дээр уршаа